Сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа заавар хичээлээр бид нар программын календарын интерфейстэй хэрхэн ажиллах вэ гэсэн талаар заавар зөвлөгөө өгье гэж бодлоо. За, календар маань ерөнхийдөө салбаруудыг бүгднийг нь тусад нь харуулна. Тухайн салбарыг сонгосон тохиолдолд салбар болгоны эмч нарын мэдээлэл харагдаж байна. За, мөн түүнчлэн өнөөдөр товчон дээр дарснаар тухайн өнөөдрийн мэдээлэл рүү автоматар үсрэх боломжтой. Мөн түүнчлэн сараар харах, 7 хоногоор харах, өдрөө харах гэсэн сонголтууд байгаа. Өдрөөр харах сонголт маань дотроо 2 янз байгаа бөгөөд эмч нарын мэдээллийг багахан хэлбэрээр нэг бол эмч нарын мэдээллийг мөрлөө шилжүүлэн харах боломжтой болох нэ. 7 хоногоор харах дэлгэц маань 7 хоног дотроо өдрүүдээр хуваагдах бөгөөд тухайн өдөр дээр дарснаар тухайн өдрийн дэлгэрэнгүй мэдээлэл дээр очин эмчнэр болон өдрийн мэдээллийг харах боломжтой болж байна. Яах гад гинж минь надаа юм бэ? Чи мөг аавны юм ич. Түүнчлэн өмнөх програмаас ялгаатай нь бидний календар маань ямар нэгэн тааб руу шилжээд эсвэл шинээр логин хийгээд ороод ирэх үед автоматар өнөөдрийн календар сонгогддог байсан бол энэ удаагийн хувилбар дээр маань хамгийн сүүлд шилжсэн байсан өдөр харагддаг болсныг анхаарна уу. Иймд та бүхэн өнөөдрийн мэдээлэл харах гэж байгаа бол өнөөдөр товчон дээрээ заавал дарах шаардлагатай байгаа шүү. Өнөөдрийн хувьд бусад календараас өдрүүдээс юугаараа ялгаатай байгаа вэ гэхлээр өнөөдөр гэсэн дэлгэц маань календарын хойдол нь шар өнгөтэй болсон байна. Босод өдрүүдэд цагаан өнгөөр харагдах нэ. За баярлалаа.